За энэ өвчүүг өнөөдөр ганцаар хичүүлээ. Манай муу талигч боцоогч 54 үлдээ өхрөө өвчүүлж Яндаа самбаа асуусан гэж байна шүү дээ. За. Та одоо ингээ хэд хоног олдохгүй байх гэсэн. Юу гэсэн үг оройн хоол гэдэг шүү дээ. 54 үлдээ. Сайн байцгаана уу? Торгууд болдоо Монгол мукбангийн хамт олонны зүгээс та бүхэндээ Монголын маань уламжлалт сайхан цагаан сар болж байгаатай холбогдуулан гайхалтай сайхан ууц өвчүү эдэн шүүсийг одоо чанж боловсруулж утгах одоо энэ үйлчлэгийг та бүхэндээ санд дуудгаж байгаа танилцуулахад таатай байна. Манай хаяг Баян зүрх дүүргийн 15 дугаар хороо буюу Жокод байрлаж байгаа. Доошоо ингээд харвал Жоко байрлаж байгаа. Дээшээ ингээд харах юм бол хил хамгаалах ерөнхий газар одоо ингээд харагдаж байна. Хил хамгаалах ерөнхий газрын яг задгаа 3 давхар ийм шар байшин байна. Тэгээд энд бид бүхэн ууц өвчүүгээ чанаад утаад боловсруулад та бүхний амттай сайхан ширээ зоогийг бэлдэж чимэглэхэд бэлэн болсон байна. Хамтдаа орж додгочоо үйл ажиллагаатай танилцгаая. За ингээд бүгдээр хамтдаа манай ууц өвчөө хүлээн авах өрөөнд хамтдаа орцгаая. За ингээд манай хүлээн авах үүдний зааланд орж ирээ та бүхэн ууц өвчөөгөө хүлээлгэж өгөөд хамгийн хүмүүсийн голыг санаа зовдөг юм бол махнууд маань хоорондоо солигдчихгүй, холигдчихгүй гэж санаа зовдөг. Тэгэх юм бол таны авчирсан дайвар бүтээгдэхүүн бүх юмд одоо бид бүхэн нэг пайз өгж байгаа. Тэгэхээр та бүхний маань мах хоорондоо солигдохгүй, эндээ сайхан хүлээж аваад гисгэх тэнгим рүү ордог байгаа. Одоо хамтдаа гисгэх зал руу орцгоё. За ингээд манай гисгэх өрөөнд тавтаа морилцгоо нөө. Ингээд өвчүүнүүд маань сайхан ирсэн байгаа. Ингээд гисгэж байгаа. За ингээд гисгэхдээ бол хүмүүс бол ингээд шүүсийг гоожуулаад ингээд ам чимтийн чанарыг алдагдуулдаг. Бид бүхэн энд одоо ингээд тал талаар нь эргүүлээд шүүсийн огт гоожуулахгүйгээр шүүсийн өөрт нь одоо ингээд шингээж ингэж гисгээдгээ. За ингээд хамтдаа дараа нь манай чанах өрөө рүү орцгоё. За тэгээд ууц өвчүүгөө гисгээлтийнхаа одоо танхимаас авч ирээд бид нэр дараагийнхаа чанах танхимлоо авч ирээд чамдаг одоо төхөөрөмждөө хийгээ чамнаа. Энэ төхөөрөмж маань доороо ингээд бид бүхний тусгай жороор амталсан шүлэнд дээр нь жигнэгдэж болдог. Энэ одоо ил гал дээр сансан мах бол гоё байдаг. Тэгээд бид нар бол энэ газны юм ил гал дээр энэ хоолоо хийдгээ. За энэ дээр мах болж байгаа үгүйгээ бид бүхэн энэ хяналтын цонхоороо хараад махаа бүгднгээ хянах боломжтой ийм одоо гоё чанагч байгаа. Нэг дор бид нар бол энэ дотроо 10 одоо ууц юм уу 10 өвчүү зэрэг чанахын хүчин чадалтай ингэж ажиллаж байна. Ингээд хамтдаа манай дараагийн үйлдвэр рүү явцгаая. За энэ тоогондоо бол одоо дайвар бүтээгдэхүүнүүдэд чамдаг ийм гоё том тоогоо байгаа. За нөгөө жижигхэн тоогонд одоо ингээд чамхаар харьж байгаад өрчигээд ингээд янз янз болоод идэг. Энд бол ингээд сайхан урд уртаар нь одоо янз хэлбэрийн алдагдуулахаар бид нэр яг зориултын ийм хүнсний ийм ороодог юугаар хооронд нь огт ерөөсө салахгүйгээр гоё чамнаа. Яанд зориултын ингээд тусаар ороод ингээд чамж байна. За ингээд бид бүхэн чанж болгож бэлдсэн одоо ууц өвчнүүдээ одоо энд ингээд сэврэж байна. За сая тэнд үстэйгээ байсан бид бүхэн өөрсдөө ингээд сайхан хуухлаад ингээд чанаад бэлдээд одоо ингээд тэнд төр сэврэж байгаа. Ийм одоо ууц өвчнүүд одоо энд байж байна. Яг одоо болоод бэлэн болсон байж байгаа. За ингээд бид бүхэн чансан өвчөө ууцаа одоо ингээд утгаж боловсруулдаг манай утааны аппаратын дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд ийшээ сайхан өвчүүгээ хийгээд дайвар бүтээгдэхүүнийн нэг ийм юм дотор 12 өвчөө ууц ингэж зэрэг багтаж ингэж утдаг ийм одоо аппарат байна. За ингээд энийг ийшээ ингээд төгж чинь хоёр талтай хоёр утдаг ийм хоёр ийм зуухтай. За энд одоо утааны маань гол амтлагч ихээр загас, үхэр, дахиа, гахаа бүх төрлийн махыг одоо утаж боловсруулдаг. Алюминий модны юм зоргоц одоо ирсэн байна. Яг зориултын хүнсний. Энийг одоо энэ дотор хийж уугуулад энэ маань ийшээ ингээд дээр доор хоёроор зэрэг ийшээс ороод ийшээ ороод ингээд утаж ийм гоё одоо амт чанартай юм гайхалтай сайхан мах зоог хүнс маань бэлэн болдог юм байна. За торгод болдоо та Монгол мукбангийн одоо чансан үхрийн өвчөө бэлэн болсон байна. За тэгээд Арслантайгаа хамтдаа сайхан үхрийнхээ өвчөөг идэн дээ. Арслан битэр ч одоо хоол идээд бараг ирэн сурж ин да. За Арслан ихлэ гар. За тэр урдаас нь сайхан галынхаа бурханд
Сая энэ дээж чинь гэрийнхаа бурхан дээр чи. За хинээс. Айлд одоо идэхийг аваад. Гаалтаа. Цаалаар ороход айлд өндөр ингэ тавьсан гэж шүү. Тий. Энэ өвчүүг өнөөдөр ганцаар ичүүлээ. Манай муу талигч бодлого 54 үлдээ өхөр өвчүүлж Янда самбуу асуусан гэж байна шүү дээ. За. Та одоо ингэ хэд хоног олдохгүй байх гэсэн. Юу гэсэн оройн хоол гэдэг шүү дээ. 54 үлдээ. Яа ингэ. 54 хилтэй өхөр өвчүүг ирж идчихэ. Тий. Тэгээд айр бас гэж араас. Газаахан гүнээ. Оо заа. Энэ дээр ч одоо бас Монгол эдэний захирал 20 жил хүнсний технологи хийсэн ахтар хамтарч ажиллаж байгаа. Игжээж энэ чинь энэ чинь бас ингээд олон жилийн хүнсний технологиор ажилласан гоё хийж байгаа. Би ч чамайг нас ойролцоо юмдууд гэсэн чинь манай найзын дүүл шүү дээ. Тий. Орчим дээр чинь юудаа цуг өрлөжсэн юм чи. Эртээ чиний бичлэг дээрээс л харлаа. Харин нэг тэгж ярьжсэн шүү. Тий. Хоёр шанс юм шүү дээ. Энэ алюминий мотор болж байгаа байхгүй юу? Оо, тийм үү? Зориулттай. Яг утцсан байна тий. Зориулттай алюминий мотор авчгаар тооны амт юм байна. Наа бас зориултын чанаа зориулт өгч чинь тий. Тий. Энэ цус янз шүү дээ яа. За эндээс жижиглээ явуулнаа. Тааштай арслан бүгдийн итгэвч ихнээс нь явуулчихлаа гэж. Ичтийн үл өнөдөр ч ярина. Тий. Тэр манай ховдын өнөр дээр ч ирдэ очсон байлээ тий. Тий. Манай Батүлзэг зан тавхтаа ер нь тавихгүй харагдаад байлаа. Ер нь ирээдээ синэн сайд чинь. Батүлзэг тавьдیں۔ Тийм бохоо. Тавг харах тавхтаа мэрсэн зовд. Батүрх сайд биш үү? Тийм байлээ. Батүрх сайд. Энэ юу нэг шал өөр чанаад утас мутлахтаа шал өөр өвчтөн юм шүү дээ. Тийм ч одоо Саансар айлууд ингэж тэгвэл бас гоё юм шүү. Утсан ч шал өөр юм шүү. Утчаараас амт нь соёл юм байна. Гэрийн нөхцөл тотно гэж байхгүй тий. Хэцүү шүү дээ. Байхгүй тий. Одоо энэ ч бүр утдаг бүр том аппарат байна шүү дээ. Тэгээд яаж ингэ доорны мөр барьсан хэвчээ шүү дээ. Зориултын бүр том аппарат байна. Гаралтаар ингэж утдаг. За тэгээд ер нь бол одоо энэ хүмүүс одоо энийг төвчрэл тэгээд энэ өдөр болгон машин явахгүй явна гэдэг ийм зөндөө юм байна. Амар стресстэй байна. Тэгэхээр энийг одоо бид нэр бас шийдэх гээд байна. Тийм үү? Хүлээж авах, хүлээлгэж өгөх 24 цаг болох гэдэг. Маргаан гарахгүй бүгд пайцтай. Байсла манай хөвч мафан болоод энэ бас жоохон чанж мөнхөр жижигж байгаа шүү дээ. Тий. Тэр мөрийг гайгүй. Манайх том байсан, жижигэрсэн байна. Тий, ма борч өгөө. Энэ ч бол бүгдээрээ пайцтай. Одоо жишээлбэл та нэг өвчүүг ингээд хажуудаа нэг дайвар майвар тавьчих юм бол бүгдээрээ адилхан 10 гэсэн кодтой. Тэгэл тэр кодороо бүгдээрээ ингээд дүүжлээд тэр код бүх юмар дамжлагаар Одоо энийг чанаад өгөө гэхээр тэр кодлол чанаад өгч юм шүү дээ. Авчирж өгч байгаа хүмүүс бол яг гар заавал өөрөө авчирж өгнө. Бид нэр харин буцаагаад хөргөж өгөхийн хөргөж өгч үйлчилж байна. Одоо хоноо боогод бас гүөх үү? Гүүж. Хоёр үйл юм шүү дээ. Тий. Тэ ч ойлоо бичлэггүйгээр нэг бод юм. Тэгс. Хоёр юм аа. Нэг хүмүүс нэг авиас байдаг байхгүй юу? Одоо дуулах, бүжиглэх, барилдах ч юм уу тий. Чамд бас энэ хоолыг авиас байдаг. Бурхны өгдөл. Хүмүүс чинь хоол хийх юм уу гэж сураад шүү дээ. Тийм үү? Нэг байгаль өгдөл юм байна шүү дээ. Энэ ууц өвчүүж амдаг үйлчлэгэнд гадуураас их байна уу? Тийм баг. Ер нь бол нэг 70,000-аас дээш байдаг юм байна. Би болох дээр яг 45, 55, 65 гэдэг энэ 3 янз үнэтэй шанаж байгаа. Өвчүү болохоор жижиг дунд том гэдэг. Энэ чинь жижигүүдийн нэг, дундуудын нэг, томуудын нэг юм байдаг. Тэгээд чанаа гэж бодож байгаа. Одоо жижиг одоо хэсгүүд хийчихсэн. Тэгээ манай дээр ирээд тэр бүгднийг хуухлуулаад, эвдүүлээд бүх үйлчлэг хийлгэж болно. Зүгээр авчирж өгөөл явчих юм шүү дээ. Кодлол дээр хэмжилж байгаа. Тэгээд буцаагаад хөргүүлнэ бол буцаагаад хөргүүлсэн үйлчлэгээр гэрт нь хөргүүлээд өгч болно. Жижиг үнэ амьдрал болоод юм болгоно хүмүүсд тачих. Бас одоо яг ингээд ард түмний амьдрал хэцүү шүү дээ. Энэ дэр амар үнэтэй байгаа даа. Тийм ээ тийм. Бас энэ чинь бас нийгмийн хариуцлагын хүрээнд.
Яг 45, 55, 65 гэлээ. За сарын сайныг саадаг хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн бэлэг цай өдрийг өвчид имбэлтэй сайн өдөр гэжээ. За өвчид имбэлтэй сайхан өдөр одоо ингээд эдээ шүүсээ санаад эхэллээ. Та бүхэн минь тавтаа сайхан үйлчлүүлээрэ. Тургууд болдотоо Монгол мөгваг таанд байдаг та бүхэнд маш их баярлалаа. Ирүүлэг сайн сайхны дэдийг үсгээрээ. За сарсандаа сайхан шинжээрээ. За